бараг гадарч байгаа бах тийм. Өнөөдөр бид нэр шинэ ном эхэлж байгаа. Хуучин гэрээний их үзүүлэгчдийн номнууд маань дууссан. 12 баг их үзүүлэгч. Тэгээд 12-ын дээр нь байхгүй байсан хүмүүс одоо яа их вэ? Тэг. Өнөөдөр бид нар Галат номыг хамтдаа эхэлж байгаа. Нэг пастор, нэг хуйлч, нэг эмч гурав анд явж гин гинэ. Анд явж байгаад нэг буг тааралдаад тэгэхээр гуруулаа онлж байгаа зэрэг буудсан юм байна. Тэгэхээр буг нь унаад өгч. Тэгэл одоо хэнийх нь яг сум нь онсон болоо гэж. Тэгэл бүгд очиод гайхалаараа зогсчихсэн чинь ойн нөгөө байцаагч хурж ирээд харж ирсэн аа. Энэ пастор нь онсон байна гэж. Та яаж мэдчихэж байгаа юм гэсэн чинь яг нэг чихэр нь ороод нөгөө чихэр нь гарцсан байна. Жохон бахад үг авдаггүй, юм хэлээд сонсдоггүй, хэлснийг сонссон боловч биелүүлдэггүй тийм ээ. Тиймэрхүү нөхцөл байдалд манай аав ээж багш нар тийм ээ. Юу гэж хэлдэг байсан. Нэг чихэр нь ороод хэлсэн үг, нөгөө чихэр нь гараа явчих юм аа гэж. Тухайн үед яг Галат номыг бичсэн Паулийн хувьд яг нэг тиймэрхүү сэтгэлдэлтэй байсан болов уу гэж ерөнхийдөө захидлыг уншихад харагддаг. Галат гэж хот бол байгаагүй. Галат гэдэг нэг том аймаг, нэг хэсэг газар. Тэгээ тэр хэсэг газарт анхныхаа авралын зарын аяллаар Паул авралын зар сараасан байдаг. Хэрвээ бид нар Үйлс номон дээр сарах юм бол Дербе, Лустер, Икониум гэдэг юм Антиохоос гарсан тийм ээ. Энэ одоо хотод ордог. Эдгээр анхны авралын зар тараагаад тэгээ тун удалгүй араас нь янз бүрийн худал багш нар очсон байсан. Паулын араас. Тэгээ харамсалтай нь эдгээр хүмүүс яг Паулийн сайн мэдээг сонссон хэрнээ тэр худал одоо хурмаг хүмүүсийн үгэнд бас ороод өөрсдийнхөө анхны сонссон тэр сайн мэдээгээс эргэсэн ийм одоо нөхцөл байдалд очсон байсан. Тэм учраас Паул энэ Галат гэдэг энэ одоо Галатад бичсэн захидал гэдгийг бичээд ер нь миний тунхагласан сайн мэдээ юу юм бэ? Би яагаад энийг тунхаглах хэрэгтэй юм бэ? Энэ сайн мэдээгээр ер нь яаж амьдрах ёстой юм бэ гэдэг талаар Паул бичсэн байна. Галат ном бол яг л одоо ийм зүйлийн талаар бичигдсэн ном. Манай протестант одоо шинжлэлийн үе гэж ярьдаг. Шинжлэлийг одоо байгуулсан Мартин Лютер гэж одоо тухайн үеийн одоо католикийн Францискан Августинын одоо талын нэгэн одоо Сан Мартин байсан. Тэр нэг одоо зүйл дээр маш их одоо их шаналдаг байсан. Өөрийнх нь бичсэн дурсамжийг ингээ хэрвээ харах юм бол ер нь бол Бурхны тэр ариун тэр аимшигтай агуу гэдгийг бол мэдсэн. Гэхдээ тэр агуу байдал намайг маш хүн дээр дарж байна. Би яагаад ч Бурханд таалагдах боломжгүй. Би ямар ч амьдралаар амьдрсан байсан би гим нүгэлтэй хорхоо шавж мэт. Ямар ч үн цэнгүй яагаад ч би түүний хүслийг биелүүлж чадахгүй. Ийм нэг юм байна гэдгийг мэдэрсэн гэж. Ер нь Сан Мартин болохоос ч өмнө Бурханаас маш их имэж ирсэн. Тэр агуу Бурханы тухай ойлгосон. Тэгээ одоо ер нь аав нь бол мань хүнийг хуульч болоосоо гэж ирсэн. Тэгээд нэг удаа явж байгаад аянган зохиулсан байдаг. Аянган зохиулаад үхлийн одоо үхлээс маш их үхэлтэй их ойрхон очиод тэгээ буцахад тэгээд юу гэж Бурхан дамжсан гэхээр би ер нь эзний одоо үгийг тунхаглагч Сан Мартин болно гэж тухайн үедээ тийм ээ. Тэгээд одоо явсаар хагаад бүр теологийн доктрин зэргийг хүртэл хамгаалсан юм хүн байдаг. Тэгээд одоогоос 500 гаруй жилийн өмнө шүү дээ тийм ээ 1510-ад оны үед 12 оны үед тэр зүрх сэтгэл нь маш их шаналсан. Тэр гим нүгэл өөрөө яаж ариун байгаад өөрөө ямар их мацаг бариад сүүлдээ бүр мацаг барьсараад найз нөхдөд түүнийг ер нь энэ хүн одоо үхлээ яана гэж бүр айжсэн. Тэгээд тухайн үед та нар мэдж байгаа намынчлал гэж нэг юм одоо зан үйл хийдэг байсан католикууд одоо ч гэсэн хийж байгаа. Пастор дээр очиод нөгөө гимшдэг би айгүй гим нүгэлтэй хүн байна. Миний зүрх сэтгэл дотор их буруу юм бодогдоод байна. Би их одоо хийсэн юм гэж гимшдэг. Тэгээд сүүлдээ нэг түүний пастор нь хүртэл зүйлдээ хэлсэн. Мартин Лютер чи над дээр дахиж бити яг бүр завхаарсан тийм хэрэгэл хийхгүй бол чи над дээр бити дахиж ирээрэй гэж бүр залхатлаа.
залхацл нь очиж тэгж намжилж ийсэн. Өөрийнхөө тэр зүрх сэтгэлийн дотор байгаа тэр гим нүгэлт байдал гэдгийг мэдэрж ийсэн болохоор яагаад ч Бурхны өмнө би өөрөө зөвд байх боломжгүй юм байна гэдгийг мэдээ. Тэрнээсээ болоод сүүлдээ Бурханд уурлаж эхэлсэн. Та ийм агуу ариун, би тэгээд ийм муу, яаж би таны зарц байх юм? Яаж би таны өмнө яг зөв шударга зөвөр үннээр амьдарч чадах юм? Хоёр нүдтэй бол амьдарч болно. Гэхдээ яг үннээр зөвөр бол амьдарч чадахгүй юм байна. Тэр өдгөө мань хүн Ром хотод хүртэл очиод Ром хотын тэр нөгөө шат дээшээ өгсөн шат Есүсийг одоо шүүх үед Пилатын одоо ордны шат гэж байсан. Тэрнээс нь авчирсан Ром хотод авчираад тавьсан тэр шатны хэлтэрхий ч юм уу. Тэгээд тэр шатн дээр шат болгоныг үнсэж дээшээ гарч тэр Ромын тэр агуу их ариун одоо нөгөө том санвартнуудтай уулзж исэн. Тэгж уулзсныхаа дараа өөрийнхөө тэмдэглэлд юу гэсэн гэхээр эдгээр бол аимшигын хоёр нүртэй хүмүүс байна гэж манайхан өөрөө дүгнсэн. Өөрөөр хэлбэл Мартин Лютер үнэхээр л тийм ээ Бурхныг олж мэдэж Бурхны өмнө зөвд байхыг хүсэж ирсэн. Гэхдээ чадахгүй гэдгээ мэдсэн. Яагаад тэр ингэж шаналж ирсэн гэж яагаад гэвэл тэр үеийн би номлож хэл та. Тэр үеийн хүмүүс зөвхөн Есүс Христэд итгээд хангалттай биш. Бас чи өөрөө зүтгээд ариун байх ёстой гэсэн. Ийм одоо үйлсээр зөвдгөгдөх талын ийм бас буруу теологийг бараг 1000-аар орчим жилийн туршид одоо заасан номлосон ийм нөхцөл байдалд одоо Мартин Лютер яг амьдарч ирсэн. Тэгэд мань хүн юу гэж хэлсэн гэхээр Галат номыг уншсныхаа дараа ер нь шинжлэлийг байгуулад шинжлэл болоод протестантууд үүсээд ингээд дараа нь мань хүн юу гэж хэлсэн гэхээр Галат ном бол миний Катрин юм а гэж хэлсэн. Катрин гэдэг нь өөрийнх нь эхнэр واخгүй юу? Эхнэр шиг тийм их нандин одоо миний одоо Библи судлалын хамгийн чухал одоо хэсэг үл энэ Галат ном байсан гэсэн ийм зүйлийг Мартин Лютер хэлсэн. За тийм учраас одоо бүгдээрээ маш одоо тийм ээ анхааралтайгаар Галат номоо бүгдээрээ үздэг. Галат номын ерөнхий ингээд уур амьсгал гэх юм уу да тий ингээ харах юм бол Паул нэлийн жоохон тийм ууртайгаар бичсэн юм шиг харагддаг. Ер нь л одоо биш тий боксинг бэлийн өмссөн байдалтай. Ер нь жоохон тий энэ нөхдүүдийг зохиол авчмаар байна гэсэн ийм одоо мэдрэмжтэйгээр бичсэн. Бусад захидлуудыг Паул бичгтээ ер нь бол дандаа та нар бол агуу шүү. Та нарын төлөө би бодохдоо та нарын төлөө би залбирдаг, мацаг барьдаг одоо юу гэдгийг Коринтын хүртэл айгүй муухай одоо үйл явдалтай байсаар байтал Паул бичсэн захидлаа эхлэхдээ би та нарыг бодохдоо та нарын төлөө залбирж бурхандаа талархдаг гэж хэлсэн байдаг. Гэхдээ Галатад бичсэн захидлаа бол тийм хэлээгүй. Өөрөөр хэлбэл Паулын зүрх сэтгэл нэлээд хүнд, нэлээд жоохон дургуутсан, ууртай ийм одоо байдлаар бичсэн захидал юм шиг ерөнхийдөө харагддаг. Гэхдээ маш үннийг хатуу шулуунаар одоо хэлж байгаа ийм одоо захидал. Тийм учраас бүгдээрээ Галат номыг үзэхдээ зүрх сэтгэлээ жоохон бэлдээрэй. Тийм ээ. Тэгээ өнөөдөр бид нэр Галат номын эхний хэсгийг харна. Аль болохоор би хурдан явахыг хичээн ягаад гэвэл хэрвээ бид нар захидлууд дээр ингээд явах юм бол бараг үг өгүүлбэр болгон дээр нь ярьчих гад айгу аюултай болдог тийм үү. Тэгэхээр болж өгвөл жоохон том хэсгээр нь явах гэсэн. Өнөөдөр ихний 10 ишлэлийг бүгдээр хамтдаа ярилцсан. За тэгээд тэрнээс өмнө бүгдээр хамтдаа уншия. Та нар хараарай. Галат номын 1-р бүлгийн 1-ээс 10. Хүмүүсээс бус, хүнээрч бус. Харин Есүс Христээр мөн түүний үхэгсдээс амьлуулсан эцэг бурхнаар илж болсон Паул би бас надтай хамт буй ах дүүс бүгдээс Галатын чуулгануудад бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христээс нэгүсэл хийгээд амар амгалан та нарт байх болтугай. Бидний бурхан бөгөөд эцгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс бидний итгэхийн тулд бидний нүглийн хүчээр Есүс Христ өөрийгөө өгсөн юм. Алдар нь үеийн үед бурханд байх болтугай. Амен. Христийн нэгүслээр та нарыг дуудснаас ялгаатай сайн мэдээ рүү та нар ийм түргэн иргэсэнд би гайхаж байна. Өөр сайн мэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үемүүлж Христийн сайн мэдээ говьлохыг хүсэж байна.
Харин бид ч эсвэл тэдний зарлага илчиж гэсэн бидний та нар тунхагснаас өөр сайн мэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. Бид урд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг хэн нэгэн та нар тунхаглавал тэр хараагдаг. Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг ирж байна уу? Эсвэл бурхныхыг уу? Эсвэл би хүмүүс таацуулах уу? Хэрв би эдүгээ хүртэл хүмүүс таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан. Амен. За энэ нэлээ одоо хүчтэй шуургатай эхэлж байна. Паул яг сайн мэдээ тараагаад хамгийн анхны аяллаараа Галат гэдэг тэр одоо аймагт очсон баг. Очоод бид нар Үйлс ном дээрээс харах юм бол нөгөө Лустер, Дербе гэдэг хотод юу боллоо? Икониум гэдэг хэсэг дээр гэдэг бас хотод очсон байгаа. Тэгээд сайн мэдээ тараагаад дөнгөж яваад удаагүй байхад араас нь нөхцөд орж ирсэн. Юдэчүүд. Хэрвээ бид нар Галат номыг ерөнхийдөө ингээ харах юм бол Паулын араас тийм ээ юдэчүүд очиж ирсэн. Одоо Паулын хэлж байгаагаар бол тэд нар бол одоо сайн мэдээг юдэжүүлэгчд байсан. Юу гэсэн үг вэ гэхээр Паул зөвхөн Христэд итгэсэн итгэлээр нэгүслэр аврагдана гэж тунхаглаад явангууд хойноос нь тийм ээ та нар Христэд итгэх нь зөв. Гэхдээ танаас өмнө бид нар байсан. Юдэчүүд бид нар. Харин үндснээр та нар Есүст итгэхээс өмнө бид нар байсан. Бид нар анх Мосегийн хуультай байсан. Бид нар хоцлуулах зан үйлтэй байсан. Та нар үнэхээр жинхнээсээ яг Христийг дагъя гэж байгаа бол манай еврей Есүсийг дагъя гэж бодож байгаа бол та нар бас хоцлуулах ёстой. Бас Мосегийн хуулийг бас дагах ёстой. Та нар зүгээр ингээл яач тийм үү? Аврагдчихна гэж бодож байна уу? Үгүй. Бас тэнд чинь бас өөрийн гэсэн зүтгэл тиймэрхүү юм хэрэгтэй гэсэн. Ийм одоо зүйлийг Паулын хойноос явж нэг хэсэг нөхдүүд одоо болонгортуулж гисэн. Нөгөө харин үндэстнүүд зөвхөн Христэд итгэсэн итгэлээр аврагдана гэсэн энэ сайн мэдээ хүлээж аваад баяртай байжсэн чинь хойноос нөхдүүд хөвж ирээд садаа болж эхэлж байгаа. Тэр үедээ энэ Паул одоо хэн бэ? Хин тэнийг томилсон юм? Паул хинээр томилогдсон 12 элчнийг нь биш. Бид нар юдэ хүмүүс бид нар мэдчихээн. Энэ чинь манай юдэйн шашнаас гаралтай юм байна гэж тунхагсан. Тэм учраас Паул яалтч байхгүй Галатиханд бичих хэрэгтэй болсон. Өөрийнхөө элч гэдгийг нэгдүгürt хэлэх хэрэгтэй болсон. Хин нэгэн хүнээр биш. Хин нэгэн хүмүүсээр би томилогдоогүй. Би бол тэр Есүс Христийг амьдуулсан Бурхнаар би томилогдсон гэж. Тэр хүмүүс өөрсдөө авралын зар тарааж цуглаан байгуулаагүй харин байгуулагдсан цуглаан дээр очиж боснолж байгаа юм хүмүүс байсан. Өнөөдөр харамсалтай нь маш одоо тиймэрхүү нөхцөл бас заримдаа харагддаг. Өөрсдөө сүм чуулган байгуулдаг. Өөрсдөө авралын зар тараадаг харин аль хэдүүнээ итгэж болсон хүмүүстэр очиод семинар их дуртай хүмүүс их байдаг. Аль хэдүүнээ итгэж болсон тэр хүмүүстэр очиод хөдөөний одоо жижигхэн сүм чуулган дээр очиод пастрлах зөвлөгөө өгөх хүсэлтэй хүмүүс их байдаг. Харамсалтай нь тэр үед ч байсан, одоо ч гэсэн байна. Тэр үеийн хүмүүсийн бас нэг аюул чухал аимшигтай юм зүгээр нэг үжил бодлын ялгааны тухай бол яриаггүй. Бүр Паулын тунхагласан Христийн сайн мэдээг бүр мөсөн үгүй болгох хүч аюултай тийм зүйл ярьж байсан. Өөрөөр хэлбэл Христэд итгэгч байж аврагдж байгаа тэр авралыг нь бүр мөсөн байхгүй болгож байгаа. Ийм үйл явдлыг тэд нар одоо хийжсэн. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр заримдаа тэрийг юу гэж хэлдэг вэхээр гаж сургаал гэж ярьдаг. Гаж урсгал гэж ярьдаг. Тийм үстэй тийм ээ. Альва нэгүсэл дээр нэмхэн дахиад ажил үйлс тэнцүү аврал гэж боддог. Гэтэл үнэхээр Галат номоо Паул яг томьёолох юм бол ингэж бичсэн. Христээр нэмхэн юу ч байхгүй тэнцүү аврал. Ганцхан Христээр л аврагдах боломжтой. Өөр тэнд өөрөө гоё хийх, буян үйлдэх, ямар нэгэн сайн зүйл хийх, дахиад нэг гоё арай жоохон хөдөлмөрлөх, илүү их авралынхаа төлөө дахиад нэг жоохон зүтгэгч гэдэг юм уу. Ийм юм ерөөсөө байхгүй гэдгийг Паул энэ маш тодорхой хэлхийн тулд. Тийм учраас Мартин Лютер Галат номыг уншаад нэр надаас болохгүй юм биш үү гэдгийг ойлгосон гэсэн үг.
Ер нь бол эрх мэдэлд тэд нар их чухал байсан. Фарисеучудад Есүс юу гэж хэлсэн? Фарисеучуд Иохан Баптистад юу гэж хэлсэн? Чамд энэ эрхийг баптизм хүртээх энэ эрхийг хэн өгсөн гэж. Хэн чамайг томилсон? Бид нар мэдж байгаа хүмүүс нь байтал. Чи гинтгийн аагаа гарч ирээд гинтхэн баптизм хийгээд оноо гэж. Эрх мэдэл, хүний томилгоо, хүний тэр нөгөө байр суурь. Яг Паулын хойноос явж байсан хүмүүс бараг тийм байсан. Бид нар юдэчүүд. Энэ Паулыг хэн томилсон? Паул юу болоод ийч болсон байгаа юм? Яаж томилсон? Хэн томилсон? Хизээ томилсон? гэж. Тэм учраас Паул яаж ч явахгүй тэр хүмүүс юу гэж хэлсэн гэхээр би бол хүнээр томилогдоогүй, хүмүүсээр томилогдоогүй. Би харин Бурханаар томилогдсон. Илч болсон. Апостолос гэж энэ үг байгаа. Илч гэдэг нь ингээд одоо бид нар мэдж штий үг нь бол юу гэхээр нэг хүний өмнөөс очиж тийм ээ төлөөлдөг ийм хүнийг хэлж байгаа илч гэж тийм ээ. Би ийм одоо апостол болсон гэж яалтч байхгүй одоо хинийх Галатиханд хэлхээс өөр аргагүй. Тэгээд тэрнийгээ дахиад цаашаа ингээд тайлбарлал 1-2 бүлэг дээр ерөнхийдөө би яагаад одоо апостол вэ? Би яагаад илч вэ гэдэг талаар тайлбарлаж байгаа. Хүмүүс бол заримдаа жинхэнэ сайн мэдээг ярихаас илүү байр суурь эрх мэдлийг заримдаа илүүд үзэхийг хүсдэг. Чи яагаад энэ цуглааны удирдагч болчихов? Хэн чамайг тэгж томилсон гэж. Зарим хүмүүс жоохон эрх мэдэл өгч гэхээр гинт дарангуулагч болоод эхэлдэг тийм ээ. Би ядаас суугаад яагаад хийхгүй байгаа? Намайг яагаад оролцуулахгүй чи ингэчв гэж тэ дарангуулагч болдог. Яагаад надад хэлэхгүйгээр хийчихв? Яагаад чи надад хэлэхгүйгээр ийшээ яваа сайн мэдээ тараачихв гэж. Яг нэг фарисеучуд Иохан Баптистээр очиод дэлдэг шиг тийм ээ. Ямар эрх мэдлэр чи энийг хийж байгаа юм гэж. Харамсалтай нь өнөөдөр яг нэг тиймэрхүү одоо нөхцөл байдалтай сайн мэдээг одоо болонгортуулагчд их байдаг. Хүний эрх мэдэл, хүний байр суурь. Тийм ээ. Тэгээд үйлсээр ямар нэгэн өөрт нь таалагдсан хүмүүсээр ялангуяа тийм ээ. Хүлээн зөвшөөрөгдсөн үйлсээр тухайн хүн эзний одоо ажлыг хийх ёстой гэж маш олон хүмүүс боддог. Тухайн үеийн евдэжүүлэгчид, хуулийг дагагчид одоо Христэд итгэсэн хүмүүсийг одоо хоцлуулах ёстой, хуулийг дагах ёстой, Мөсегийн хуулиар амьдрах ёстой гэж хэлжсэн эдгээр хүмүүсийн хувьд бол үнэн дээр Паулын тэр сайн мэдээ тараасан тэр газруудад улам илүү ирч хүчийг, улам илүү итгэлийг өгөөд яваагүй, харин ч бүр итгэлгүй, ямар ч утгагүй болгоод явж байгаа юм хүмүүс болж тарж байгаа. Өнөөдөр хэрэв бид нар Галат номын эхний хэсгээс юуг олж мэдэх ёстой гэвэл биш үү? Бид нар жинхэнэ сайн мэдээ юу вэ гэдгийг аюул сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэр жинхэнэ сайн мэдээг ойлгоогүйсээ болоод фарисеучуудын хувьд одоо бүр Паулын хийсэн ажлыг бүрмөсөн будаа болгох гэж байгаа ийм одоо асуудал гарч байна. Тэм учраас Паул тэднэрт нөгөө жинхэнэ сайн мэдээ яг яаж ирж байгаа вэ? Яаж ирэх ёстой вэ гэдэг талаар хэлэх хэрэгтэй. Хоёрдугаар ишлэл дээрээс ирээ бид нар харах юм бол би бас надтай хамт биш 3 дугаар ишлэлээс харах юм бол бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христэс нэгүсэл хийгээл амар тайван нь та нарт байх болтгоо гэж. Яг энэ өрөөлийг хэлсэн гэхлээр энэ бүх зүйл нэгүслэр л ирж байгаа. Хүмүүсийн өрөөлөөр биш, хүмүүсийн томилгоогоор биш, хүмүүсийн хүслээр биш. Энэ бол зөвхөн бурхны нэгүслэр. Тэгээд нэгүсэл хийгээд амар тайван гэдэг нь бол ер нь яг дандаа хамт дандаа явдаг. Бурхны нэгүсэл тэнд байвал тэн чи амар тайван бай. Амар тайван дээр эхэлж чадахгүй. Яг л бурхны нэгүсэл байхгүй бол. Есүс юу гэжсэн? Би энэ дэлхийд байхгүй өөрийнхөө амар амгаланг би та нарт үлдээнэ гэсэн тийм ээ. Ер нь хүмүүс бурхантай харилцах харилцаагаа эхлээд нэгүсэл дээр байлгахгүй бол харилцаа зөв байж чадахгүй. Хүн өөрийнхөө одоо сайн үйлсээр гэх юм өөрийнхөө гоё үйлдэснээр бурхантай гоё харилцаатай болчихно гэж бодож байгаа бол энэ бол буруу. Юудэчүүд гэж бодож ирсэн. Би сайн учраас биш бурхан сайн учраас бидний харилцаа сайн болох боломжтой. Хэрэв хүний над дээр хэрэв бүх юм тулгуурладаг бол заримдаа сайн, заримдаа бүр хэцүү, заримдаа хүнд
Ийм л харилцаатай болно. Зарим хүмүүс Христэд итгэгч хүмүүс би бурхантай миний харилцаа жоохон гिचүү байна, хөндөй байна, муухай байна гэж хэлэхдээ дандаа юуны тухай ярьдаг гэхээр өөрийнхөө тухай ярьж байгаа. Өөрөө тийм байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл бурхан юусаа тийм биш. Бурхан яг хэвээрээ бурханы нэгүсэл өгөгдсөн тэр нь тэнцээ байж байгаа. Ганцхан тэрэн дээрээсээ амьдрж эхлэхгүй байгаа учраас хүмүүсийн амьдрал амар тайван биш болж байгаа. Амар тайван биш. Бурханы амар тайван тэнцээ байхгүй гэсэн үг. Өөрөө амар тайвныг зохиох гол хүмүүс тэгээд бурханы нэгүслийг тэр амар тайвнаараа олж авна гэж зарим хүмүүс боддог. Бусад бүх шашнууд тэгж боддог. Чи ингээд нэг чив чимээгүй газар очи. Нүдэн зүгээр юу ч бодохгүй одоо сууж гэдэг юм уу те. Тийм бол ингээд амар амгалан юм. Тийм үл чихэн өстө нэгүсэл. Бүх бусад шашнууд тэгж хэлж байгаа. Бүх шашнууд. Одоо та нар мэдэх ямар шашин байна тэрийг нэрэл тэр бүх шашнууд тэгж хэлж байгаа. Ганцхан Христ итгэл энэ бүх зүйл зөвхөн нэгүслэр эхэлнэ. Бурханы өөрийнх нь үнгүй өгсөн нэгүслэр л энэ бүх амар тайван эхлэх боломжтой гэж хэлж байгаа. Тэр нөхцлөөс л зөвхөн хүний амьдрал өөрөө амар тайван сайн сайхан байна гэдэг тухай ярина. Хүн өөрөө тэр нэгүслийг, өөрөө тэр амар тайвныг бий болгох боломж байхгүй. Тэр бид сайн мэдээг ойлгох ёстой. Сайн мэдээ бол үнгүй өгөгдсөн. Нэгүсэл гэдэг энэ үг биш үү? Библийн ухагдах юм болохоор хүртэх ёсгүй юм авсныг хэлж байгаа. Би уг нь юу хүртэх ёстой гэхээр шийтгэл хүртэх ёстой. Нэгүсэл сайн сайхныг хүртэх боломжгүй. Ягаад гэвэл Мартин Лютер хэлснээр би бол дотооддоо урагдсан гимнүг үлтэй нэгэн. Тийм учраас надад өгөгдөх ёстой зүй ёсны юм гэвэл уг нь бол шийтгэл, захилагжуулалт байх ёстой байтал чи би нөгөө худлаа боддог, буруу боддог, муу боддог, муухай боддог, муухай үйлддэг. Гэтэл бурхан зүгээр нэгүслийг өгсөн, хайрыг, ерөөлийг өгсөн. Энийг нэгүсэл гэж хэлж байгаа. Авах ёсгүй юм авсныг. Тэрийг нэгүсэл гэж хэлж байгаа. Бурханы тэр нэгүсэл эхлээд өгөгдсөн болохоор яаж өгөгдөх вэ? Зөвхөн итгэлээр Есүст. Тэгээ тийм учраас Паул энэ дараагийн 4-р ишлэлдэр юу гэж хэлсэхээр бидний бурхан бөгөөд эцгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс бидний гитэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ өөрийгөө өгсөн гэж. Өгсөн гэж хэлж байна. Өөрийгөө өгсөн. Тэр нэгүсэл зүгээр өгсөн. За чи чамайг харж байгаад өгнө гээгүй. За чамайг зүгээр нэг гайгүй болоод ирэнгүүт арай жоохон гайгүй болонгууд эсвэл чи гэмт хэрэг хийгээд шоронд орсон бол шоронгоос гарсны чинь дараа өгнө ч гэдэг юм уу те. Тийм байдлаар нөхцөл зааж өгөөгүй. Есүс Христ өөрийгөө зүгээр загалмаа дээр гим хүмүүсийн гим нүглийг уучлахаар өгсөн байна. Тийм учраас Никодем бүр хуулийн багш байж өөрөө бүр гайхсан. Тэгээ Никодемийн хэлж тэнцээ юу гэж цочирдсан гэсэн юм санаагаар хэлж байгаа юм бол. Яаж би тэрийг авах юм гэж. Тийм учраас Есүс Никодемд юу хэлсэн? Бурхан дэлхийг үнэхээр хайрсан тул цорын ганц хүүгээ өгсөн гэж. Тэ? Тэгээ түүнд итгэж хүмүүс мөхөхгүй харин мөн хамтаа болох юм аа гэсэн. Ер нь хэрвээ бид нар биштэй одоо Галатын нэлээд энэ олон цуглаануудын дотор одоо тохиолдсон энэ асуудалд хэрвээ орохгүй байя гэж үзвэл бид нар эхлээд сайн мэдээний үнэнийг зөвөр ойлгох ёстой. Тэнд ямар ч бидний оролцоо байхгүй энэ сайн мэдээнд. Бүх 100% авралыг Бурхан хийсэн. Яагаад гэвэл энэ үе бол ёрын гэж энэ хэлсэн байна. Энэ зүгээр үе нь ёрын гэж хэлж байгаагаар зүгээр хүмүүсээс тусгай зүгээр нэг юм ёрын юм байгаа юм шиг. Хүмүүс нь өөрөө тэр бүх зүйлийг хийж байгаа гэсэн утгатай. Хүмүүс бүгдээрээ муу ёрын гэж хэлж байгаагаараа Бурханы биш, ариун биш гэсэн үг. Бурханы хүслийн дагуух биш. Тийм байгаа учраас хүүгөө өгөхөөсөөр арга байхгүй болж байгаа. Тэр хүмүүс өөрөөр нь чи наадах ингээд гоё болгоох гэж хэлээд нэмэргүй гэсэн үг. Тийм учраас Бурханы өгсөн тэр нэгүсэлд ямар ч оролцоо биднэрт байхгүй.
Биднэрт ямар ч оролцоо байхгүй. Өнөөдөр заримдаа хүмүүс гомдолдог шүү дээ. Ингээд нэг юм зохион байгуулах гадаа. Тэгсэн чинь нэг улс төрж хөрөж ирэнгүүтээ газ микрофон шуурж авангуудаа тайзан дээр гарч ирээд за ингээд баярлалаа миний зохион байгуулж байгаа энэ сайхан үйл ажиллагаанд ирсэн та бүхэндээ гэл те. Шууд үйл ажиллагааг өөрийнхөө хийсэн сайхан юм болгоод ингээд болгоод авчдаг. Тим мөрөөсө байхгүй. Бурханаас бид нэр Бурханы хүйсийг булаах ямар ч боломж байхгүй. Бидний авралт, бидний оролцоо, бидний гавья гэж юу ч байхгүй. Паул шууд энийг л Галатиханд ойлгуулахыг хүсэж байгаа. Тэр юдэчүүдийн хэлж байгаа тэр олон зүйлс байхгүй. Тэр өдгөө тэд нар намайг төмөлсөн байсан ч миний сайн мэдээ тэднээс хэрэггүй. Бурханаас хэрэг ёстой. Хүний томилгоо Бурханы үйл ажиллагааг явуулж тийм. Тэр нь заримдаа энэ олон зуун жилийн туршдах сүм чуулганы үйл ажиллагааг хүртэл заримдаа асуудалтай. Пастор томилно, ахлагчдыг томилдог. Өнөөдөр бид нар бас жоохон тийм үйл ажиллагаа хийн шүү дээ. Энэ цуглааны зүгээр сахилах бат болохоос биш, Бурхан өөрөө томилдог гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Бурхан өөрөө томилдог, бид нар зөвхөн хүлээн зөвшөөрж таних хэрэгтэй болдог хүмүүсийг. Энэ үнэхээр Бурханаар томилогдож энэ үйлсийг хийх ёстой хүн байна гэдгийг. Заримдаа томилох ёсгүй хүмүүсийг томилсон хүмүүс нь томилогдох ёсгүй хүмүүс байхын тохиолдол зөндөө байгаа сүм чуулганы дотор. Хүмүүс яагаад гэвэл ёрын учраас. Энэ дотроос тэгээд чи яагаад надад томилогдоогүй ийм юм хийсэн бэ гэж ярих ч хүмүүс зөндөө гарна. Асуудал. Харин Паул энэ юуны тухай ярьж байна вэ гэхээр за яг тэр жижиг сажиг тийм ээ. Магадгүй сандал ширээний асуудал хамаалга. Сайн мэдэн дээр бол тэр юдэчүүдэд ямар ч оролцоо байхгүй. Надад ч ямар ч оролцоо байхгүй. Бурхан өөрөө Есүс Христийг бидний нүглийн улмаас өгсөн юм а гэж хэлж байна. Бид нэгдүгürt сайн мэдээний үннийг зөвөр ойлгох хэрэгтэй. Тэгхийн бол жинхэнэ нэгүсэл амар тайван дотор бид нар амьдрах боломжтой. Өнөөдөр маш олон Христэд итгэгч хүмүүс харамсалтай маш хүнд сэтгэгдэлтэй амьдардаг. Би яаж Бурханы өмнө зүв байна? Би ч мацаг бариагүй шүү дээ өнөөдөр. Тийм ээ. Би өнөөдөр яана залбираагүй байна. Би өнөөдөр яана Библи уншаагүй байна. Тэгжиж өөрийнхөө авралыг, тэгжиж өөрийнхөө Христлийг яг зөв болгож байгаа юм шиг тэд нар ойлгодог заримдаа. Тэр нь зөвхөн Бурхан талархсан зүрх сэтгэлээс гарах үйлдэл байх ёстой байдал гавья байгуулж Бурханд таалагдахын тулд хийдэг юм биш гэдгийг ойлгодог. Галатиханд Паулын дараа ирсэн тэр юдэчүүд бол үнэхээр гай тарьж байгаа гэсэн үг, саал болж байгаа гэсэн үг. Тэлдэн. Яг хүмүүс угаасаа тийм. Угаасаа өөрөө бардам. Би өөрөө гоё юм хийж, би өөрөө авралаа олно гэж бодож байхад улам илүү тэрийг нь зөвшөөрж байгаа юм шиг тийм байдлаар хэлж байгаа. Коринт хотод бичсэн захиалаар Паул юу гэжсэн? Бурхан энэ авралыг хинээч бодоогүй замаар хийхийг хүссэн. Яг л хүмүүс өөрөө би мэдчихсэн. Ингэж аврагдах ёстой шүү дээ. Бурхан угаасаа ингэх ёстой юм чинь гэж хэлүүлэхгүй тулд тэр загалмайн замыг сонгосон гэж бичсэн байдаг. Хэрвээ өнөөдөр бид нэр сайн мэдээ хүмүүс тунхаглах гэж байгаа бол ямар нэгэн үйлсийг бид нар юусаа тунхаглах хэрэггүй. Заримдаа харамсалтай нь өнөөдөр сүм чуулгануудад хэрвээ чи жинхэнэ итгэгч юм бол чи жинхэнэ авралыг авсан гэж үзэж байгаа юм бол гэд нэмхэн тийм юмнуудын тухай ярьдаг. Паулын хэлж байгаа сайн мэдээ зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр л аврагдана. Нэгүслэр. Тэр нэгүсэл бол зүгээр өгөгдсөн. Тийм ээ? Заримдаа бид нар тэгж зүйрлдэг штэ. Хэрвээ ламайгч надад 100,000 төгрөг өгөөд надад өгөөгүй ийшээ ялалтад өгөөрэй гэж дамжуулсан байна. Тэгэнгүүт би ламайгчаас мөнгөний авчингуудаа за ялалтыг жоохон хүлээнэ. Хэрвээ надад гоё хандах юм бол, хичээлээ сайн хийх юм бол, хувцас угаах юм бол, сакс тоглож сурах юм бол би энэ 100,000-ыг өгнө гэж би хэлэх хэрэгтэй юу? Зүгээр л өгөгдсөн. Энийг өгж шүү гэж.
нэгүслэр авралаг өгсөн. Бидэрт ямар ч өөр юм хэрэггүй. Юудэчүүд харь үндэстнүүдэд юу тулгаж исэн? Та нар шашны үлг хийх ёстой. Хоцлол болон хуулийг дагах ёстой гэж. Энэ бол буруу байсан. Хэрвээ дараагийн тэр хэсэгтээс харах юм бол 6 дугаар шилдээрээс хойш тэр сайн мэдээг болонгор туулагчдаас биднээс сэргийлэх ёстой гэдэг тухайн харагдаж байгаа. 6 дугаар шилдээс хойш харах юм бол хүмүүс ялгаатай сайн мэдээ тунгах гэсэн. Сайн мэдээ гэдэг нэрээр сайн мэдээ биш юм ярьсан гэсэн үг. Нөгөө түрүүний хэлсэн. Үйлсээр авралах тухай ярьж байгаа. Тэгээд тэд нар тэрэнд итгэсэн хөөрхөн. Паул ирээд бүх зүйлийг зөвөр хийгээд явангууд хойноос нь тэр хүмүүс хурж ирээд шаал өөрийн ярингууд бас дахиад идэгцэн маш гинэн. Та нар бүгдээрээ төрөвчөө гараад ингээд савлах юм бол тэр дотор чинь зөндөө мөнгө орно гэд. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Хүмүүс амар сонин юмд итгэдэг. Маш амархан хууртагддаг. Юу ч байсан хамаагүй итгэж, юу ч байсан хамаагүй өөрт нь гоё л болчих واخ гэж заримдаа боддог. Хэдэн сайн мэдээ байх ёстой юм. Паулын чивж нэг л сайн мэдээ байгаа. Бус нь үндэ өөр сайн мэдээ, ялгаатай сайн мэдээ гэж чи бичсэн чинь үндэ өөр сайн мэдээ гэж байхгүй. Сайн мэдээ бол биш болчин тэр нь. Муу мэдээ, зөв байдаг мэдээ. Зүгээр л хүмүүсийн бодсон өөр мэдээ болно. Тэрнээс яг сайн мэдээ бол биш гэж чи Паул хэлж байгаа. 6 дугаар ишлэгийг харъя. Христийн нэгүслэр та нарыг дуудснаас ялгаатай сайн мэдээ рүү та нар ийм түргэн иргэсэнд би гайхаж байна гэж. Тэр хүмүүсийн толгойг эргүүлсэн. Тийм ээ? Тэр хүмүүсийн толгойг эргүүлсэн. Тэгээ хүмүүс өнгийн ялгаагүй. Яг адилхан сайн мэдээ яриад байгаа юм шиг. Нэг юм гал тэрэгний сүрэл болж л дээ. Тэгээ сүрэл болсныг шалгаж исэн шинжээчд яг мөргөлдөж байгаагаа мэдээд үсрээд аймаа гарсан тэр нэг жолоочоос асуусан. Яагаад гал тэргээ зогсоогоогүй юм бэ гэж. Тэгсэн чинь шар туг байсан. Шар туг бол удаашраарай л гэсэн юм байна. Улаан туг байгаагүй. Улаан туг байсан бол би зогсох байсан гэж. Тэгсэн тэнцээ нэг гал тэрэгний туг өргөдөг хүн би улаан туг л өргөсөн шүү дээ гэж. Тэгээ улаан тугийг шалгасан чинь нар салхинд гандаад халтар шар өнгөтэй болсон байсан. Улаан хөнгөн. Заримдаа халтар шар сайн мэдээнүүдийг хүмүүс тунхагладаг. Өнөөдөр Монголд ч гэсэн бид нэг гайж урсгал гэж яриад байгаа юм дандаа халтар шар тогнууд шүү. Яг сонсоход адилхан. Мэдгүй юм бол өнгийг ялахгүй. Ганцхан улаан өнгөтэй. Тэгээд яг улаан өнгөтэй биш. Яг жинхэнэ сайн мэдээ биш. Түрүүний миний хэлсэн өөрөө тариагүй сүмээ. Пастрлахыг хүсдэг хүмүүс зөндөө байд. Онлайн дээр орж ирээд итгэгчтэй наашаа ороод ирээрээ. Би онлайн цуглаан байгууллаа шүү. Миний хонд болоорой. Би та нарын хончин болсон шүү. Гэт янз бүрийн сургаал номлол ярьдаг хүмүүс байна. Зарим нь бүр улаан цайн сонсоод шууд Библийн эсрэг юм ярьж байгааг сонсоод ойлгохгүй хүмүүс байна. Би шулуухан хэлэхэд Америкт амьдардаг баяр сайхан гэж нэг хүн байна. Африк явж үйлчилсэн ч гэх шиг нэг тийм яриа. Тэгээд онлайнаар алгүй олон хүмүүсийг орж ирээд намайг сонсгоо. Тэгээд ингээд сонссон чинь төлөг юу гэдэг төлөг. Мэрэг төлөг ярьж л. Мэрэг төлөг. Христ ч мэрэг төлөг гэж байхгүй. Бид нар үйлс ном дээрээс харах юм бол Симоны хүүхдүүд гэж нэг нөхдүүд мэрэг төлөгч те хийгээд нөгөө Есүсийн нэрийг ашиглаж ирсэн тоххой. Яг тэр худал хуурмаг сургаал хаасаагүй байна. Заримдаа хүмүүс улаан шар хоёрыг ялгахгүй. Тэ мэ? Ганцхан халтар шар тугийг жинхэнэ улаан туг байна гэж заримдаа бодож буруугаар тэ улаан тугийг тийм халтар шар өнгөөр нь барьцсныг мэдэхгүй буруу замаар явж байгаа хүмүүс байна. Тийм учраас цуглааныхандаа би дандаа хэлдэг. Янз бүрийн семинар энэ тэрэ байх юм бол асуу энэ юу вэ? Би энэ сууж болох уу гэв. Цуглаанд яагаад пастор, ахлагч нар гэж хүмүүс байдгийг.
Асуухгүй бол асуугаад сургалаад хэрэв мэдэхгүй байвал олж мэдэх боломжтой. Энэ хаанхын ямар хүн бэ, юу хийдэг вэ, юу ярьдаг вэ гэж. Тэгэд одоо манай цуглаан дээр зөвхөн эдгэрэл болдог гэж ярьдаг хүмүүс байна. Тэр өдгөө ямаагаар дахил өргөсөн хүмүүс биш шүү дээ. Хуучин гэрээний юг уншаад дахил өргөх юм байна гэд ямаа гаргаад дахил өргөсөн гэдэг байгаа шүү дээ. Бид нар хуучин гэрээний тахилыг аль хэдийн Есүс өөрийнхөө төгс тахлаар одоо дуусгасан гэдгийг мэдж байгаа. Өөр сайн мэдээ яригчид, гуйлагчид их байгаа. Тийм хүмүүсийг Паул энэ хэлсэн гэхээр хараагдаг гэж хэлсэн. Энэ бол айгүй хорц үг шүү дээ. Хэнийгч Паул өөрөө там руу яваасаа гэж хүсэв. Харин бусдыг дагуулan тэр явж байгаа хүмүүс бол Бурханаар харагдахгүй хүмүүс гэж хөтлөж байгаа. Есүс юу гэж хэлсэн? Миний энэ балчир хүүхдүүдээс хэн нэг нь бүдрүүлсэн хүмүүс бол толгой үзүүндээ термин чулуу зүгээр далайд хаягдсан дээр гэж. Yes. Өөрөөр хэлбэл Бурхан бусдыг буруу замаар явуулдаг хүмүүст маш хатуу ханддаг гэдгийг бид нар харж байна гэж. Тийм хүмүүсээс бид нар сэрэмжлэх хэрэгтэй гэсэн үг. Энд чи Паул та нарыг уймуулж Христийн сайн мэдээг гуйвуулсан гэж зарим хүмүүс хэлж байна гэж. Гуйвуулах гэж хэлж байгаа. Тэгэхээр сайн мэдээ бол ийм одоо юу гэх яг чи тэгж бодож байгаа мó би тэгж бодож байна гэдэг юм ерөөсөй байхгүй. Цорын ганц Бурхан байна. Тэр Бурхан ертөнцийг бүтээсэн. Цорын ганц хүүгээ илгээсэн. Тэр цорын ганц хөөд нь итгэсэн хүмүүс мөнх амьдралд надаар дамжихгүйгээр Бурхан эцгийг мэдэх боломжгүй гэж Есүс хэлсэн. Энэ бол маш олон хүмүүст нөгөө offensive гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Маш олон хүмүүст дургууг нь хүргэх үг байдаг. Нэг пастор гэж хэлсэн. Сайн мэдээ бол аль хэдүүнээ хүмүүсийн дургуйцлыг хүргэх мэдээ. Яг бол чи өөрийнхөө хүчээр аварч чадахгүй өөрийгөө. Чи загламайд судлагдсан Христэд итгэж л аврагдана гэж хэлдэг. Энэ бол үнэхээр зарим хүмүүсийг дарамжилж гутааж байгаа хэрэг юм шиг сонсогддог гэж. Гэхдээ харамсалтай нь яг тэр үг цорын ганц үнэн байвал яах вэ? Библи юу хэлдэг? Тийм. Тэр л үг цорын ганц үнэн. Бурхан зөвхөн Есүс Христээр дамжуулан энэ дэлхий дээр авралыг өгсөн. Иннээс өөр ямар нэгэн сайхан юмыг амлаж байгаа хүмүүс байвал тэр хүмүүсээс та нар болгоомжлох хэрэгтэй. Тэр хүмүүс харагдах хэрэгтэй гэж. 10 дугаар ишлэл дээрээс хэрвээ бид харах юм бол идэх ярин тэрний өмнө хэн нэгэн хүн өөр мэдээг тэр байтугай Тэнгэрээс ирсэн элч хүртэл миний энэ ярьж байгаа мэдээнээс өөр мэдээ хэлэх юм бол тэр харагдах гэж хэлсэн. Хэн байх нь хамаагүй. Ямар сайхан харагдаж байгаа нь хамаагүй. Ямар гоё юм амлаж байгаа нь хамаагүй. Есүс Христээр дамжин аврагдах энэ авралаас өөр л юм ярил жоохон гажуул байх юм бол тэр буруу гэж хэлж байгаа. Тэм учраас болгоомжтой байх хэрэгтэй. Манай цуглаанаас гажуурсгал руу яваад тэнцээгүй зүгээр л билээ шүү дээ пастор. Би ингээд сонссон чинь ямар ч буруу юм сонсогдоогүй гэж. Мэдээж шүү дээ. Яаж халтар шарангатай түгээг ялгах юм? Тэгэд одоо тэрнээс болоод бүр алга болсон хүмүүс байгаа. Тэг учраас бид нар сайн мэдээний өмнөнийг гуйлагчдаас болгоомжлох хэрэгтэй. Хүн болгоныг очиод хардаад гэсэн үг биш. Гэхдээ яг юу ярьж байгааг мэдэх хэрэгтэй. Бид нар тийм учраас цуглаан эхлэх болгондоо итгэлийн тунхагаа бид нар тунхагладаг. Яг л бид нар өөрөө ч өөрийгөө хуурах аюултай. Би ямар бурханд итгэдэг юм? Гурван бурхан тийм ээ. Есүс Христийг яасан? Ариун сүнс, ариун хүмүүсийн нөхөрлөл ийм зүйлд итгэдэг гэдгийг тунхаглаж байгаа нь бид нар дандаа тэр говьлтаас өөрсдөө хамгаалж байгаа. Зарим хүмүүс танаа цуглаан чинь дандаа гимшилтэй байлээ шүү дээ. Та нар бурхан та нарыг уучлсан гэж итгэдэггүй мүү? Яагаад дандаа уучлаарай гэж гимшээл идэг? Уучлуулаагүй юм биш үү? гэж нэг гажуурсгал идэг. Төв баптист гэж
гажуусгал байдаг. Чи уучлуулаг учраас байн гимшид идэм биш үү? Нэг л гимшгэд тэгэл бурхан шууд панк гэж уучлчихдаг юм биш үү гэж. Мэдээж нэг гимшгэд бурхан шууд уучлаад бид нарыг Есүс Христийн дотор бурханы хүүхэд болгодог. Гэхдээ бид нар гим нүгэлтэй хүмүүс учраас бид нар байнга бурханы өмнө гимшилтэй амьдардаг. Нөгөө Мартин Лютерийн хэлсэн тэр нэг айд бурханаас айж тийм ээ имэх тэр зүрх сэтгэл биднийг дандаа гимшилд хүргэдэг. 10 дугаар ишлэлээс харах юм бол би хүмүүсийн тааллыг ирж үү эсвэл би бурханы тааллыг ирж би амьдрах юм уу? Ярих юм уу? Хүмүүсээс болоод би сайн мэдээг өөрчлөх ёстой юу? Хүмүүсээс болоод би өөрийнхөө яг тэр үннийг үнээр нь хийж чадахгүй байх ёстой юу гэж хэмэрхэн асуусан. Мэдээж хариулт нь болохоор үгүй л дээ. Хэрвээ тийм биш бол би Христийн зарц байх боломжгүй гэж Паул хэлж байгаа. Христийн зарц бол яг бурханд л таацуулж амьдрах ёстой. Тэрс хүмүүст бол биш. Нэг тийм илжигтэй хүний тухай нэг юу байдаг штэ. Нэг хүн хүүгээ хөтлөөд илжгээ хөтлөөд тосгоноор явсан чинь энэ яста молгоо хүнээ илжигтэй байж илжгээ унахгүй гэж. Тэгэхээр нь илжгээ унсан. Тэгсэн чи Queen яста жоохон хүүхдээ алхуулчаад өөрөө илжгээ унаа явж идэг юм сонин эцгээ гэж. Тэгэхээр хүүхдээ илжгэн дээрээс болгоод өөрөө хөтлөө явсан чинь Queen ямар залхуу хүүхдтэй хүн бэ хөгшин хүнийг одоо ингээд алхуулаад явж идэг. Тэгэхээр хоёулаа илжгээ унаад явсан чинь энэ яста амтан тамалсан хоёроо. Хоёулаа мартцсан явж байгаа юм да. Хүмүүс таацуулан амьдрна гэдэх боломжгүй. Бурхан таацуулан амьдрах бол боломжтой. Хүмүүс бол өөрийнхөө таалалд бүхнийг нийцүүлэхийн тулд Бурханы ямар ч нэг үслийг, ёроолыг, хуулийг, сайн сайхныг өөрийнхөө эргүүлэх хүслээ. Тэр байтугай зөвөндөө харамсалтай. Өөрийгөө Бурханы хүмүүс гэж ярьж байгаа хүмүүс хүртэл. Чи яагаад ихгүй байгаа? Чи яагаад минийхээр хийхгүй байгаа? Чи жоохон буруу хийгээд байна. Буруу амьдраад байна. Надаас асууж амьдр гэж. Харин Паулын чи юу гэсэн Бурхны үгээр би эзний үгэнд таацуулж би амьдрах хэрэгтэй. Эзний яг үнэн, яг сайн мэдээний үнэнд би таацуулж амьдрмаар байна. Хүнд биш. Хэрвээ би хүнд таацуулж амьдарч байгаа бол би яаж Христийн зарц боолох юм бэ гэж. Христийн зарц гэдэг энэ ухагдхан юу гэхээр яг эзэнд үйлчилж байгаа хүмүүсийн тухай байдаг. Зөвхөн 100% одоо ингээд пастор хүн шиг ингээд 100% цуглаанд үйлчилж байгаа хүнээс гадна эзний хүмүүсийг Христийн зарц, Христийн боол гэсэн юм байдлаар юм гэдэг хэлж байгаа Библиэд. Яаж бид нар хүмүүст таалагдж хүмүүсийн хэлснээр харагдахын тулд амьдарч ийж яаж Бурхныг дагах вэ гэж. Өнөөдөр нийгэмдэр тийм байгаа шүү дээ, тийм ээ. Олон хүмүүс ингэн тэгнэ олон Христэд итгэж хүмүүс өөрийнхөө итгэлийг нуудаг. Яагад гэвэл яг өөрийнхөө итгэлээр амьдрах юм тэр хүмүүсийн хэлсэнд тааламжгүй болж гоод байдаг. Тэгмээс хүмүүс таалагдахын тулд өөрийнхөө итгэлийг нуудаг хүмүүс зөндөө байгаа. Тэгвэл яаж Христийн зарц байх вэ гэж асууж байна. Бид нэгдүгürt сайн мэдээний үннийг яг үннээр нь мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт сайн мэдээ гуйлагчдаас сэрэмжлэх хэрэгтэй. Амен. Өдөр эзний өмнөөр хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг бурхан их эзэн минь танд баярлалаа. Тэгээд та өөрхөн үгээр дамжуулан биднийг ятгсан бол бид нар бас үгийг хэрэгжүүлэгчд байхад та туслаарай. Их эзэн тэгээд таны сайн мэдээг яг сайн мэдээг цэврээр нь үннээр нь хэрэгжүүлэгчд байхад та туслаач эзэн. Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен.